16:8 мацгийн үед таны биед цаг тутамд юу болдог талаар яг одоо сонирхолъё. Мацаг барих үед таны бие зүгээр нэг өлсөж суудаггүй. Харин дотор эргэтнүүдтэй нь их цэвэрлэгээ хийж байдаг. 16:8 дэглэмийн үед өрнөх үйл явцыг цаг цагаар нь сонирхцгаая. Тэгээс 4 цаг хоолны дараах үе. Цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэж биетэй нь идэж авсан хоолноосоо эрчим хүчээ авч эхэлнэ. Инсулин гормон ялгарч илүүдэл глюкозыг элэг болгон булчинд нөөцлөх ажил явагдана. 4-өөс 12 цаг өөх шатаж эхлэх бэлтгэл. Цусан дахь сахар багасаж инсулины хэмжээ буурна. Бие махбод гаднаас эрчим хүч ирэхгүй байгааг мэдэрч элэг болон булчинд нөөцлөгдсөн глюкогеныг ашиглаж эхэлнэ. 12-оос 14 цаг өөх шаталтын алтан үе. Элэгний глюкогеныг дуусч эхэлмэгц биетэй нь өөхөө гол түлш болгон ашиглаж эхэлнэ. Үүнийг кето зүйл явцын эхлэл гэж нэрлэдэг. Таны хуримтлагдсан өөх бодит утгаараа хайлахад бэлэн болно. 14-өөс 16 цаг эсийн шинжлэл буюу автофаги. Энэ үед автофаги идэвхжиж эхэлнэ. Энэ нь таны бие гэмтсэн эсүүдээ цэвэрлэж өөрөө өөрийгөө дотроосоо нөхөн сэргээж буй гайхалтай процесс. Өсөлтийн гормон огцом нэмэгдэж, булчин хамгаалж, хөгшрөлтийг удаашруулна. Яагаад 16:8 мацгийг сонгох ёстой вэ гэж юу? Энэ нь та зөвхөн оройн хоол, өглөөний цай хоорондох цайгаа бага зэрэг л холдуулахад хангалттай. 16 цаг болох үед тархи илүү хурц, сонор, сэргэг ажилдаг. Бусад дэглэмээс илүүтэйгээр яг хэвлийн хэсгийн өөхийг хайлуулахад онцгой нөлөөтэй. Бяцхан зөвлөхөө. Мацаг барих 16 цагийн хугацаанд та ус, хар кофе, чихэргүй цай, ногоон цайгаа хангалттай ухаа мартав. Энэ нь таны бодисын солилцоог дэмжиж өлсөх мэдрэмжийг дарж өгнө. Ингээд та хэдэн цагт мацгаа эхлүүлдэг вэ гэдгээ доор комментоор хуваалцаарай. Баяртай.